3 дугаар бүлэг замаас зайлээд алга бол. Тог. Шөнийн харуул модон хавчаараараа химнэлтэй тогших чимээ сонсогдно. Тэр чимээ өндөр шон дээр барьсан байшингуудын дундуур царайтахад Пан Юан хурайсан цавхойны дотроо бодов. Үр цайхын өмнөх аль хэдийн болжээ. Өнгөрсөн шөнө тэр орондоо хэвтэн маш удаан бодож олон зүйл төлөвлөсөн байлаа. Нийлээд 2 цаг гаруйхан л унтсан бололтой. Одоогийн энэ би бясалгалын замдаа хараахан ороогүй учраа тэнхээ жирийн хүнийхээс ялрах зүйлгүй. Тиймээс би сэтгэлд нь ядрал хүн дээр дараастай хэвээр. Гэвч 500 жилийн амьдралын туршлага Пан Юаны хүсэл зориг аль хэдийн ган гачиг мэт хатуу болгосон. Хэдхэн цаг нойр дутуу унтсан ийм ядрал түүнд юуч биш. Тэр нэмгэн торгон хүнжлөө шууд түлхэн хаяж шаламгай бослоо. Цонхоо нийтл хаврын бороо хэдийнээ зогсжээ. Чигтээ хөрс мод зэрлэг цэцгийн үнэр хойлдон хамартан сэнгэхэд Пан Юаны толгой тэр дороо сэргэж нойрмог байдал нь ор мөргөө ариллаа. Нар хараахан мандаагүй байв. Тэнгэр гүн хөх өнгөтэй. Бүрэн харахгүй биш бас гэгээ ороогүй хэвээр. Эргэн тойрноо харвал уулын ногоон өнгөтэй зогтсон хулс модоор барьсан өндөр байшингууд цавир ногоон 70 м үргэлжлэнэ. Тентхийн өндөр байшингууд хамгийн багадаа 2 давхар. Уулын хүмүүсийн өрмөц барилгын хэв маяг нь энэ байлаа. Газрын гадарга тэгш бус учир 1-р давхрыг бүдүүн модоор шонгуудаар тулж харин хүмүүс 2-р давхарт нь амьдарна. Пан Юан болон түүний дүү Панжинч 2 давхарт байрладаг байв. Пан Юан, залуу эзэн та сэрч гисэн үү? Би дээшээ гарч угаалгыг тань бэлдээ. Яг тэр үед доороос нэгэн залуу бүсгүйн дуу сонсогдов. Пан Юан доош харахад өөрийн хувийн шивгчин Шинцүү харагдлаа. Царай төрхөн гоц үзэсгэлэнтэй биш ч хувцасландаа анхаардаг охин байв. Урт ногоон ханцуутай хувцас өмд өмсөж хөлдөө хатмалтай гутлаг үлжээ. Хар үсээ сувдан өсний зүйлээр тогтоосон бөгөөд бүх биеэс нь залуу насны ирчүүч мэдэгдэнэ. Шинцүү савтай ус барин Пан Юан руу баяртайгаар харснаа дээш гарч ирэв. Ус нь яг таарсан бүлээн байлаа. Пан Юан нүрээ угааж амаа засныхаа дараа бурусны мөчөр дээр тасан давс дүрхээд шүдээд сэвэрлэв. Шинцүү хажууд нь дүлгөөн хүлээж нүрэндээ нэмсгэл тодруулна. Нүд нь хаврын ус шиг сэргэлэн гялцна. Пан Юан дуусмагцаа тэр хувцсыг өмсгөлөд туслав. Тэгэх явцдаа овгорч ээжээ санаатай мэт түүний тохой нуруунд хэд хэдэн удаа шүргүүлв. Пан Юаны царайд ямар ч хуурал байсангүй. Зүрх сэтгэл нь тогтун ус шиг тайван байлаа. Энэ шивгчин бол авга ах, авга эгч хоёрынх нь өөрийг нь ажиглуулахаар тавьсан нүд чих төдий. Дээрээс нь нэр алдар ашиг хонжоон дуртай сэтгэлгүй охин. Өмнөх амьдралдаа Пан Юан түүнд татагдж байсан. Харин сэрх ёслолын дараа өөрийнх нь байр суурь навс унахад Шинцүү тэр дороо хүндэрч түүн рүү тоо тамшгүй удаа басамжилсан харс шиддэг болсон. Панжин эрэхтэй яг Шинцүү Пан Юаны чэйжний хувцсны үршлийг тэгшилж байхыг олж харлаа. Түүний нүдэнд автаархлын өнгө үл ялэг ялсгэв. Энэ хэдэн жил ахтайгаа хамт амьдрахдаа Пан Юаны санаачлагаар Панжинч ч мөн үйлчлэх хүн гаргаж өгсөн байлаа. Гэвч түүний үйлчлэгч Пинцүү шиг залуухан охин биш, бүдүүн биетэй настай эмэгтэй байв. Циншүү хизээ нэгэн өдөр надад ингэж үйлчлүүл ямар байх вэ? Панжин дотроо ийм бодсон ч ил гаргаж зүрхэлсэнгүй. Авга ах, авга эгч хоёр нь Пан Юаныг илүү эрхэмлдэг гэдгийг гэрийнх нь бүгд мэднэ. Уг нь Панжинд бүр үйлчлэгч байгаагүй. Пан Юан өөрөө санаачлан дүүдээ нэг хүн гаргаж өгөхийг хүссэн юм. Эзэн зарцын зиндааны ялгаа байсан ч Панжин ердийн үрч Шинцүүг басамжилж зүрхэлтгүй байв. Учир нь түүний их шин авхай авга ах, авга эгч хоёрын дэргэд хамгийн ихтгэлтэй хүн байлаа. Шин авхай бүх гэр ахуйг хариуцдаг тул эзэд түүнд бүрэн итгэдэг. Эрх мэдэлч баггүй. За боллоо. Цааш янзлах хэрэггүй.
Паньян төвчээргүйхэн хилээд Шинцүүн зөөлөн гарыг холдуулав. Түүний хувцас аль хэдийн цэвэрхэн байсан. Шинцүү зүгээр л түүнд сэтгнэх шалтак хайж байлаа. Түүний нүдээр бол Паньян Аз зэрэглэлийн төрөлхийн чадамжтай байх магадлал маш өндөр. Хэрэв өөрөө Паньяны татвар юм болж чадвал зарцын зиндаанаас эзний зиндаанд твшинэ. Энэ бол амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломж. Өмнөх амьдралдаа Паньян түүний айшин тууртаж үнэхээр сэтгэлтэй болсон. Харин дахин төрсөн одоо үед бүхний гал шиг тодорхой харж байна. Зүрх нь мөс шиг хүйтэн. Чи одоо гарч болно. Паньян Шинцүү рүү харсанчгүй ханцууныхаа үзүүрийг өөрөө засав. Шинцүү уруулаа үл ялэг цорвоолголоо. Өнөөдрийн Паньяны ойлгомжгүй хүйтэн занд түүнд хачин санагдаж сэтгэл нь тавгөрхөв. Тэр эрхлэнгүй өнгөөр хэдэн үг хэлхийг хүссэн ч Паньяны хүйтэн учир битүүлэг төрхөө сүрдэж амаа хид нээж хаасны эцэст "За" гэж дуулууртаагаар хариулаад гарч одлоо. Бэлэн үү? Паньян Панжэнээс асуув. Дүүн хаалганы дэргэд толгоогоо бүхэлгэн хөлнийхөө хурууг ширтэж зогсоно. Тийм ээ. Панжэ намуухан хариулав. Үнэн дээр тэр шөнийн 4-р жингээс хойш сэрүүн байжээ. Хит их сандарснаас дахин унтаж чадаагүй тул аль эрт орноосоо босож бүх зүйлээ бэлдсэн байлаа. Нүднийхэн доор хар хүрээ хүртэл тогтжээ. Паньян толгой дохив. Өмнөх амьдралдаа тэр дүүгийнхээ дотор юу бодож явдгийг ойлгодгүй байлаа. Харин одоо яаж мэдэхгүй байх билээ? Гэхдээ энэ бүхэн түүнд одоо ямар ч ач холбогдолгүй. Тэгвэл явцгаая. Ах トゥ хоёр гэрээс гарлаа. Замдаа тэдэнтэй жацуу олон залуустай таарав. 2-3-аараа бөөгнөрсөн тэд бүгд нэг зүг рүү явж байгаа нэлт. Хардаа Паньян ах トゥ вэ? Ойр хавьд хүмүүсийн аяархан шивнэгдэлтэх нь сонсогдов. Урд нь явж байгаа Паньян тэр алдартай шүлгүүдийг зохиосон Паньян шүү дээ. Тэр юм уу? Царай нь ямар ч хөврөлгүй. Бусдыг ер нь тоодгүй хүн шиг харагдаж байна. Цуурхал яг үний юм гээч. Нэгэн залуу атаархал хорсол хосолсон өнгөөр хэлв. Чи түн шиг чадвартай байсан бол бас тэгж айшилж болно шүү дээ. Өөр нэгэн дургуйтсан өнгөөр хүүтнээр хариулв. Панжэ юу ч болоогүй мэт сонсож явлаа. Ийм ярианд тэр аль хэдийн нассан. Толгоогоо бүхэлгэн хайхан ардаас чимээгүү дагна. Энэ үед тэнгэрийн хаяанаас өөрийн анхны гэгээ цугуйж Паньяны сүүдэр арагш урт сунан Панжэний нүрэн дээр тусав. Нар айжмаар бандаж байхад Панжэнд харин өөрөө улам харанхуу руу орж байгаа мэт санагджээ. Тэр харанхуу ахаас нь ирж байлаа. Магадгүй энэ насандаа ч тэр ахынхаа том асар сүүднээс хизээч гарч чадахгүй байх. Цээжин дээр үл мэдэгдэх дарамт бууж амьсгалахад ч бэрх болов. Энэ хараал эзэн мэдрэмж түүнд бүр амьсгал боогдох гэдэг үгийг хүртэл бодогдуулжээ. Харин Паньян эргэн тойрныхоо шивнэлтгийг сонсоод дотроо ячтай инэв. Авьяастай хүн бусдын атаархлыг амархан төрүүлдэг гэдэг үгийн яг жишээ нь энэ юм да. Өмнөх амьдралд нь сэт зэрэглэлийн чадамжтай болох нь илэрмэгц яагаад хүмүүс түүнийг тал талаас нь дайрч удаан хугацаанд хүйтэн харц басамжлал дарагдуулсныг ойлгоход хэцүү биш байлаа. Ард нь Панжэний амьсгал хүндэрч эргэн тойрны яриаг сонсохгүй хичээнэ. Өмнөх амьдралдаа анзаарч чадаагүй зүйлсийг Паньян одоо өчүүхэн нарийн ширээтэй хүртэл мэдэрч байлаа. Энэ бол 500 жилийн амьдралаас олж авсан хүний сэтгэлийг нэвт харах чадвар. Гэнэт тэр авгах эгч хоёроо бодов. Тэд үнэхээр овжин хүмүүс байжээ. Өөрт нь шин цүг өгч ажиллуулна. Харин дүүд нь хөгшин үйлчлэгч өгнө. Өдөр тутмын амьдралын бусад зүйл дээр ч ах トゥ хоёрын ялгааг санаатаагаар гаргадаг байв. Энэ бүхний цаана зориг байсан. Панжэний зүрх нь гомдол төрүүлж ах トゥ хоёрын хооронд ан цав гаргах. Хүн өөрт нь баг зүйл оногдсонд тэгтлээ гомдолтгүй. Харин бусдаас шудраг бус хуваарлт авснаа мэдрэхтэй л хамгийн их хорсдог. Өмнөх амьдралдаа Паньяны туршлага дэндүү нэмгэн Панжэн хитрхий гинэн байсан тул авгах эгч хоёр ах トゥ гийн хооронд амжилттай хагарал үүсгэж чадсан. Харин одоо тэр дахин төржээ. Сэрэх ёслол тараахан болоогүй байна.
Өнгөн дээрээ нөхцөл байдлыг өөрчлөхөд амаргүй мэт боловч Паньяны арга ухаан чөтгөрийн замд хөрөмтлүүлсэн туршлагаар бол үүнийг өөрчлөх боломжгүй зүйл биш. Дүүгээ хүсвэл бүрэн дарамтлаж чадна. Шинцүү хүсвэл эртгэн татвар эмээ болгож чадна. Авга ах авга ихч овгийн ахмадуудын тухайд бүрч ярих шаардлагагүй. Тэднийг өөрийнхөө хөдөлгөх хэдэн зуун арга түмэн бий. Гэхдээ Паньян хайхрамжуухан санаа алдав. би тэгхийг хүсэхгүй байна. Төрсөн дүн байлаа гэд яах юм? Цусан холбоог нь хасчихвал бусдын адил нэг хүн хүсвэл хизээч орхиж болно. Шинцүй хичнээн үзэсгэлэнтэй болоод яах юм? Хайр үнэт сэтгэлгүй бол ердөө л махан бий. Татвар эмээ болгоно гэж өө тэр түүнд хүрэх ч үнсэнгүй. Авгах авг ихч нь байлаа гэд яах вэ? Овгийн ахмадууд байсан ч ялгаагүй. Тэд бүгд энэ амьдралын замд дайран өнгөрөх төр зургийн хүмүүс төдий. Тэднийг ялахын тулд хүч хөдөлмөр цаг хугацаагаа яагаад үрэх ёстой гэж. Хэ. Миний зам цаад болохгүй л бол замаас зайлаад алгавал. Би та нарыг тоох шаардлагагүй. Энэхүү бичлэг таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 4-р анги зэрлэг араатнаас ч догшин. Нар мандаж хурц туяа уусыг гэрэлтүүлв. Уулын ман тийм ч өтгөн биш байсан тул нарны туяа саадгүй нэвтэрч тусч байлаа. Овгийн асрын өмнө 15 настай 100 гаруй залуус цугларчээ. Овгийн асар тосгоны яг төвд байрлах бөгөөд 5 давхар өндөр дээврийн үзүүрүүд нь дээш хөгжсөн сүрлэг барилга байв. Харуул хамгаалчч маш чанга. Асрын урд талд өргөн талбай бий. Харин дотор нь хүү ювэ овгийн өвөг дээдсийн нэрийн самруудыг залсан тахилгын танхим байрлана. Үе үеийн овгийн тэргүүнүүд бүгд энэ хасарт амьдарч иржээ. Томхон ёслол, чухал үйл явдал тохиолдох бүрд овгийн ахмадууд ч энд цуглаж асуудлаа хэлцдэг байв. Энэ газар бол бүх тосгоны эрх мэдлийн төв байлаа. Сайн байна. Та нар бүгд цагтаа иржээ. Өнөөдөр сэрэх ёслол болно. Энэ бол та нарын амьдралыг өөрчлөх хамгийн чухал мөчүүдийн нэг. Илүү зүйл нуршилгүй намайг даг. Өнөөдрийн ёслолыг сургалтын ахмад удирдах байлаа. Үс сахлан цав цагаан босонч цаваа сэргэлэн хിവэр өвгөн залуусыг дагуулan асар руу оров. Гэвч тэд дээш гарсангүй. Том тамхимын үдээр өнгөрсний дараа чулуун шатаар доош бууж газрын гүндх агуу руу орлоо. Залуусын дундаас гайхаж биширсэн дуу энд тэндгүй гарна. Газрын доорх агуу үнэхээр үзэсгэлэнтэй байлаа. Таацнаас унжсан чулуун унжлууд солонгын өнгөөр гялцаж гэрлэн залуусын нүдэн дээр тусгад өнгийн туяа үзэсгэлэнтэйгээр солонгорно. Паньян олны дунд чимээгүйхэн алхаж эргэн тойронд болж буй бүхнийг ажиглаж байв. Тэр дотроо бодлоо. Хэдэн зуун жилийн өмнө гүү юу аваг төв нутгаас өмнөд хил рүү нүүдлэн ирж чимаа уулан суурьсан. Тэр үед энэ газрын доорх агуугаас сүнслэг булаг болсон юм. Энэ сүнслэг булаг асрах хэмжээний анхдагч чулуу бий болгодог. Гүү юуэ тосгоны оршин тогтнох үндэс нь бараг энэ гэж хэлж болно. Тэд хэдэн зуун алхам явлаа. Цаашлах тусам улам харанхуй болж алсаас ус урсах чимээ бүдэг сонсогдно. Нэг булан тойрон гарахад 30 орчим дохоо өргөн газрын доорх гол өмнө нь гарч ирэв. Энэ үед чулуун уншлуудын өнгөлөг гэрэл нь аль хэдийн алга болжээ. Гэвч харанхууд голын ус өөрөө бүдэгхэн хөх туяа цацруулна. Шөнийн тэнгэр дэх оддын мөршиг. Тунгалаг усан дотор заас усны ургамал бүр гоёлын ёроолын эс хүртэл тод харагдана. Голын нөгөө эрэгт цэцгийн далаа дэлгэрчээ. Энэ бол гүүе овгийн тусгаалan тариалдаг сарны захирмаа байв. Цэнхэр ягаан өнгийн үзэсгэлэн дэлбэнүүд нь хавирган сар шиг хэлбэртэй. Иш нь хаш чулуун мэт тунгалаг бөгөөд цэцгийн голоос сувт гэрэл тусахтай адил зөөлөн туяа цацарна. Харанхуй дэвсгэр дээрээс харахад тэрхүү цэцгийн далайн хөх ногоон өнгийн аврах хэв шиг дээр нь тоо томшгүй сув цацсан мэт харагдана. Харин захирмаа олон төрлийн гүүгийн хоол болдог. Энэ цэцгийн далай бол овгийн хамгийн чухал өсвөрлөх нөөцүүдийн нэг.
Пангян дотроо мэдэмхийрэн бодов. Хөөх, ямар гоё юм бэ? Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Анх удаа ийм зүйл харсан залуусын нүд гэрэлтэж гайхшрал, догтлол, төвшүүр зэрэгцэн тодрно. За одоо миний дуудсан хүн голыг гаталж нөгөө эрэг дээрх цэцгийн дундор ураг шалхана. Чадах чинээгээрээ хол яв. Мэдээж хол явах тусам сайн. Ойлгосноо? Ойлголоо. Химэн залуус зэрэг хариулав. Үнэн дээр энд ирэхээсээ өмнө гэр бүлийнхэн хамдуудаасаа энэ талаар бүгд сонссон байлаа. Цэцгийн дундуур хэдий чинээ хол алхаж чадна, төдий чинээ төрөлхийн чадамж өндөр гэсэн үг. Ирээдүйч төдий чинээ гэрэлтэй болно. Гүү юу вэ? Чимбо. Сургалтын ахмад нэрсийн чагсаалтаас эхний хүнийг дуудлаа. Гол өргөнч гүн биш бөгөөд 15 настай хүүхдийн өвдөг хөрөгтүүдий. Чимбо царайгаа төв болгож голыг гатлан цэцгийн далайд хөл тавив. Тэр дээр өмнө нь үл үзэгдэх хан босчихсон мэт дарамт мэдэрлээ. Харагдахгүй хэрнээ ураг шалхах замыг хааж байв. Яг тэр мөчөд хөл доорх цэцгүүдээс бүдгхэн цагаан гэрэл аслаа. Тэр гэрлүүд Чимбогийн эргэн тойронд бөөгнөрөд биетэн шингэв. Агшин зур түүнд ирж байсан дарамт суларч өмнө нь байсан үл үзэгдэх хан зөөлрсөн мэт болов. Чимбо шүдээ зуунд хүчээ шавхан ураг шалгаллаа. Гэвч 3 алхам хийсний дараа өмнөх хан дахин хатуурч анхны шигээ хөдлөвшгөө болгов. Тэр цааш нэг ч алхаж чадсангүй. Үүнийг харсан сургалтын ахмад санаа алдав. Тэгээд үр дүнг тэмдэглэх зураа. Гүү юу вэ? Чимбо. 3 алхам. Гүү бяцлагч болох төрөлхийн чадамжгүй. Дараагийнх гүү юу вэ? Заав си. Чимбо өгсөн хүн шиг цонхиж шүдээ зуун голыг буцааж гатлав. Төрөлхийн чадамжгүй хүн жирийн хүний амьдралаар амьдрах нь хувьтай. Овгийн доторч хамгийн доод байр суурьнд үлдэнэ. Түүний бие үл ялэг чичирч байлаа. Бодит байдал бүх найдвар мөрөөдлийг нь нэг мөсөн бут зохисон мэт асар хүнд цохилт болжээ. Зарим хүн түүн рүү өрөвдсөн харцаар харав. Гэвч ихэнх нь хүний анхаарал аль хэдийн гол гаталж буй хоёр дахь залуу дээр төвлөрсөн байлаа. Харамсалтай нь тэр залуу ердөө дөрвөн алхам явж чадсан тул мөн л төрөлхийн чадамжгүй гэж тогтоогдов. Хүн болгон гүү бяцлагч болох авьяастай төрдөггүй. Ерөнхийдөө 10 хүний 5 төрөлхийн чадамжтай байвал муугүй үзүүлэлт гэж тооцогдно. Харин гүү юу авахт энэ хувь арай өндөр. 10 хүнээс 6 орчим нь чадамжтай байдаг. Учир нь гүү юу авгийн өвөг дээдс 1-р үеийн овгийн тэргүүн домог болсон асар хүчрхэг хүн байжээ. Түүний бяцлаглалын түвшний нөлөөгөөр удмын цуснд нь хүчрхэг чанар шингэсэн тул гүү юу овгийн хүмүүс ерөнхийдөө бусдаас арай өндөр төрөлхийн чадамжтай төрдөг. Хоёр хүн дараалан бүртлүүлэхэд харанхууд ажиглан суусан хамдуудын царай барааж эхлэв. Овгийн тэргүүн хүртэл хөмсгөө үл ялэг зангидлаа. Яг тэр үед сургалтын ахмад 3 дахь нэрийг дуудлаа. Гүү юу вэ? Мо бэ? Энд байна. Майлангийн хувцастай адуу шиг уртавтар нүртэй нэгэн залуу чангаар хариулан ураг шалгав. Тэр үеийнхээсээ өндөр бие чангатай бөгөөд төрхөөсөн зоригтой ирэмгий байдал мэдрэгдэнэ. Мо бэ хідэн алхмаар голыг гаталж эсрэг эрэхт хүрэв. 10 алхам, 20 алхам, 30 алхам. Түүний алхах бүрд жижигхэн гэрлүүд нэг нэгээрээ биетэн шингсээр байлаа. Тэр 30 алхам хүрээд л сая зогсов. Голын эрэг дээрх залуус нүдээ том болгон алмаарчээ. Сургалтын ахмад баяртайгаар Сайн байна. Гүү юу вэ? Мо бэ? Би зэрэглэлийн төрөлхийн чадамж. Наашаа ир. Анхдагч тэнгисийг чинь үзье. Гүү юу вэ? Мо бэ? Түүн дээр очлоо. Сургалтын ахмад гараа сунган мөрөн дээр нь тавиад нүдээ анин анхаарлаа төвлөрүүлэн шалгав. Хэсэг хугацааны дараа гараа авч толгой дохин цаасан дээр тэмдэглэл хийлээ. Гүү юу вэ? Мо бэ? Анхдагч тэнгис 6 үржих 6 эрчимтэй бэлтгэн хөгжүүлэх боломжтой. Энэхүү төрөлхийн чадамжийг 4 зэрэглэлд хуваана. A, B, C, D зэрэглэл. D зэрэглэлийн чадамжтай залууг 3 жил сайн хөгжүүлвэл 1-р зэрэглэлийн агсан түвшний гүү бяцлагч болж нэгэн гэр бүлийн суурь бүхч болж чадна. C зэрэглэлийн чадамжтай залуу 2 жил орчим бяцлагсны дараа ихэвчлэн 2-р зэрэглэлийн агсан түвшний
гүү бясалгагч болж овгийн гол тулгуур хүчний нэг болдог. Харин бие зэрэглэлийн чадамжтай хүмүүсийг онцгой анхааран хөгжүүлэх шаардлагатай. Тэд ирээдүйд ихэвчлэн овгийн ахмад болдог бөгөөд 6-7 жилийн бэлтгэлээр 3 дугаар зэрэглэлийн гүү бясалгагч болж чадна. Харин ээж зэрэглэлийн тухайд ганцхан ийм хүн төрөхөд л бүхэл бүтэн овгийн ад завшаан гэж үзнэ. Түүнийг бүх хүчээрээ өсгөн хөгжүүлэх ёстой. Ийм авьяастай хүн 10 орчим жилийн дотор 4-р зэрэглэлийн гүү бясалгагч болох боломжтой. Тэр үед бүр овгийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөх чадвартай болно. Өөрөөр хэлбэл гүү юу вэ? Мобэ замаасаа хазаахгүй өсөж чадвал ирээдүйд гүү юу овгийн ахмадын нэг болох нь бараг гарцаагүй. Тиймээс сургалтын ахмад баярлан инээсэн хэрэг харанхуйд ажиллаж байсан бусад ахмадууч тайвширсан мэт санаа алдаад тэдний дунд сууж байсан нэгэн өвгөн рүү атаархсан харцаар эргэн харлаа. Тэр өвгөн мөн л адуу шиг урт автар нүртэй байв. Тэр бол гүүе мобын өвөө, гүүе мочин. Мочны нүрэнд аль хэдийн өргөн инээмсэгэл тодорчээ. Тэр олон жилийн өрсөлдөгч рүүгээ өдөн хатгасан харц шидээд Ямар байна? Миний хачихгүй муугүй байгаа биз? Гүүе Чилиан. гүүе Чилиан улаан өстэй өвгөн байв. Тэр дургуйцсан хамраа дуурч юу ч хариулсангүй. Царай нь бараас нь нэлт. Нэг цагийн дараа залуусын тал орчмон цэцгийн далайг туулж дуусчээ. Тэдний дунд Си болон Д зэрэглэлийн чадамжтай залуус цөөнгүй байсан ч бараг тал нь ямар ч төрөлхийн чадамжгүй байлаа. Овгийн тэргүүний гүн санаа алдав. Удмын цус маань улам сэрэгжиж байна. Сүүлийн хэдэн жил овогт цусны хүчийг яхан цуцаатгах 4-р зэрэглэлийн хүчтэн гарсангүй. 4-р үеийн овгийн тэргүүн л 5-р зэрэглэлийн цорын ганц хүчтэн байсан. Гэвч эцэст нь цэцгийн дарсны ламтай хамт сүрч үр удамч үлдээгээгүй. Гүү юу овгийн хойч үеийн төрөлхийн чадамж үнэхээр үе ирэх тусам дордож байна. Яг тэр мөчөд сургалтын ахмад чангаар Гүү юу вэ? Чи чин хэмээн дуудлаа. Энэ нэрийг сонсмогц бүх ахмад гүү юу вэ? Чилиан руу харлаа. Гүү юу вэ? Чи чин бол түүний ачгүй. Гүү юу вэ? Чилиан намхан жижиг биетэй нүүрэн салхин цэцгийн сорвоор дүүрэн өвгөн байлаа. Тэр гараа чанга атгаж духнаас нь хөс сууна. Үнэхээр их сандарч байгаа нэлт. Чи чин голыг гатлан нөгөө эрэгт хүрч цэцгийн дундуур алхлаа. Тэр жижиг гэрлүүд биет нь нэг нэгээрээ шингэсээр байв. Тэр шулуухан урагш алхасаар 36 алхам дээр зогсов. дахиад нэг бай зэрэглэл хэмээн сургалтын ахмад баяртайгаар зарлав. Залуусын дунд тэр дороо шуугаан дэгдэж бүгд гүүе чичин рүү атаархсан харцаар ширтлээ. Ха 36 алхам. Яг 36. Гүүе Чилиан баярлан хашгирч гүүе Мобе руу бардам харлаа. Энэ удаад харин гүүе Мочны царай барав. Гүү чи чин үү? Олны дунд Паньян эрүүгээ илэн бодлогошрлоо. Түүний дурсамжинд гүүе чичин сэрэх ёслолын үеэр хуурсан хэрэгээр овгоос хүн читгэл авч байсан. Үнэн хэрэгтээ чичин ердөө Си зэрэглэлийн төрлийн чадамжтай байжээ. Гэвч өвөө гүүе Чилиан үр дүнг хуурамчаар өөрчилж түүнийг бие зэрэглэлийн авьяастай хэмээн харагдуулсан юм. Үннийг хэлэхэд хэрэв Паньян өөрөө хуурахыг хүсвэл тоо томшгүй олон арга бодож чадна. Зарим нь бүр гүүе чичний хэрэгэлсэн аргаас хамаагүй төгс байж чадна. Хэрэв би эсвэл ээж зэрэглэлийн төрөлхийн чадамжтай гэж тогтоогдвол овог бүх хичээрээ дэмжинэ. Гэхдээ нэгдүгээрт Паньян дөнгөж дахин төрсөн. Ийм богинохон хугацаанд хуурах арга бэлтгэхэд нөхцөл хүрэлцэхгүй. Хоёрдугаарт хуурч чадлаач бясалгалын хурдаа хуурамчаар үзүүлж чадахгүй. Эрт орой хизээ нэгэн цагт илчлэгдэх болно. Харин гүүе чичин өөр. Түүний өвөө гүүе Чилиан бол овгийн хамгийн эрх мэдэлтэй хоёр ахмадын нэг. Ийм хүчтэй түшигтэй учраас
Чилиан ач хүүгийнхаа нууцыг дарж чадна. Гүү юу вэ? Чилиан. Гүү юу вэ? Мочин хоёр үргэлж дайсагнаж ирсэн. Энэ хоёр бол овгийн доторх хамгийн хүчтэй хоёр нөлөө бүхий хахмад. Өрсөлдөгчөө дарахын тулд Чилианд өөрийн ач хүүн заавал өндөр төрөлхийн чадамжтай байх хэрэгтэй байсан. Тэр өөрөө араас нь хамгаалж байсан болохоор гүү юу вэ чи чинь энэ үннийг нилээд удаа нууж чадсан. Миний бодлоор бол тэр хэрэг гараагүйсэн бол энэ нууц хизээч илэрхгүй байх байсан. Пан Юаны нүдэнд үл ялаг гэрэл гялсхив. Тэр энэ мэдээллийг хэрхэн өөртөө ашигтайгаар ашиглаж болохыг дотроо тооцоолж эхэллээ. Хэрв яг одоо олонний өмнө үннийг хэлчихвэл овгоос баггүй шагнал хүртэж болох юм. Гэхдээ ингэснээр асар их эрх мэдэлтэй Гүүе Чилианы шууд дайсан болгоно. Энэ бол ашигтай сонголт биш. Мөн одоогийн байр сууриа богино хугацаанд тэднийг сүрдүүлж шантаажлах боломжгүй. Тэгвэл эцэст нь өөрөө л хохирно. Пан Юан ийм бодолд авчиж байтал гинэт сургалтын ахмадын дуу сонсогдов. Гүү юу вэ? Фан Юан. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.